21-р зууны хамгийн супер хүчтэй хүн бол өөрөө өөрийнхөө анхаарлын эзэн байж чаддаг хүн. Хүмүүс байсан, комик номнууд байсан, зурагт байсан, тэгээд утаснууд гарч ирсэн. Ингээ бодохоор хүн төрлөختөн үүссэн цагаас эхлэн хүний анхаарлыг сарниулагч, сатааруулагч бол байсан. Тэгэхээр бид нэр ингээ бүх зүйлтэй утаснуудыг буруутахаас илүү утас л намайг сатааруулаад байна, утас л надад саадлаад байна гэж бодхоос илүүтэйгээр цаана нь болоод байгаа тэр гүн гүнзгий зүйлийг ойлгох нь чухал ахна. За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ ханаас угтаа тавтай морил. Би одоогоор 2026 оноос өмнө амьдралаа тэгсэрж авах 17 хоног жилинжиг эхлүүлээ явж байгаа. Энэ 7 хоног бол бидний 2 дахь 7 хоног. 2 дахь 7 хоногт бүгдээрээ юу хийх вэ гэхээр анхаарлаа буцааж авна. Би энэ челленжээ өөрийнхөө Instagram хуудсан дээр та бүхэнтэй хуваалцаж явж байгаа юм учраас миний энэ ханаа гэдэг Instagram хуудсыг бас дагаарай. Хэрвээ 17 хоногийн челленжийн мандлаар сонсоогүй хүмүүс байх юм бол би энэ талаар өөр бичлэг хийж гисэн байгаа. Хэрвээ 2026 оноос өмнө амьдралаа гартаа авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол тэр бичлэгийг бас үзэж болно шүү. Орчин үед бид нэр TikTok, social media-гаас болоод бидний attention span гэдэг анхаарал төвлөрөх тэр чадвар маань айгүй тийм богинохон болчихсон байгаа тий. Бид нэр айгүй хурдан юмнаас үүддэг болчихсон. Урт кино, урт бичлэг ер нь л урт юмд ерөөсө төвлөрч чадахгүй аль болох юмыг тавчилсан юмыг хайдаг болчихсон. Энэ маань бүгд юунаас болж байгаа гэхээр бидний attention span буюу тэр анхаарал төвлөрөх чадвараас болж байгаа. Гэтэл бид нэр энэ богинохон хугацаа энийг тавчилсан яриа, энийг тавчилсан кинонд юугаа хатчихсан байдаг вэ гэхээр хэдэн цаг болж байгааг ажиглахгүй тэгэж төвлөрч хийдэг үйлдэлийн сайхныг бид дунд нь дийчдэг. Гүн төвлөрч хийнэ гэдэг бол нэгт бид нэр тэр зүйл бүх сэтгэл санаа, бүх оюун бодлоо зориулж чинь хоёрт бид нар бол маш үр бүтээлтэй ажилладаг. Жишээлбэл би ингэ хичээлээ хийж суулжсэн чинь хажуунаас утсан дээр notification ирээл, эндээс ч мэйл ирээл, эндээс нэг найз орж ирж юм яриад ингэх юм бол би 1 цагийн дотор хийж дуусгачих байсан ажлаа 2 цаг, 3 цаг, 5 цаг ингэж сунжирч хийж байгаа гэсэн. Тийм учраас альва зүйлийг дуусгах, альва зүйлийн ард гарна гэдэгт бол бид нарт заавчгүй гүн уйл төвлөрч хийх байдал чухал байдаг. Өнөөдрийн ярих бүх зүйл маань Нир Айл гэдэг хүний Indestructible гэдэг номоос гарч ирсэн зүйлүүд байгаа. Хэрвээ Нир Айл гэдэг хүнийг сонсож байгаагүй хүмүүс байх юм бол Hooked гэдэг аягүй алдартай номыг бичсэн байдаг шүү дээ. Hooked гэдэг маань болохоор хүний анхаарлыг яаж том компаниуд ингэж hooked буюу ингэж дэгээдэж авдаг гэдэг талаар ярьдаг. Яаж хүмүүсийн анхаарлыг татсан бүр донтсон тийм бараа бүтээгдэхүүн үйлчилгээ аппликейшн гаргах вэ гэдэг бизнес эрхлэгчдийн ном маш алдартай ном. Тэгээд номын зохиогч маань Facebook-ээс хүртэл манай алгоритм дээр ажиллаач гэсэн санал ирж байсан гэж нэг подкастт орохдоо ярьдаг. Загаад хүн тэгвэл яаж indestructible person буюу огт сатаашгүй тийм хүн байх вэ гэдэг тийм номыг бол бичгээр шийдэж өөрийнхөө номоо гаргасан гэж ярьж байсан. За энэ ном манлаад ирэхээр зохиогч маань охинтойгоо хамт тоглоод сууж байгаагаар эхэлдэг. Би хэрвээ ямар нэгэн супер хүчний сонгох байсан бол ямар супер хүчтэй байх байсан бэ гэдэг тийм асуулт би бинээс асуугаад тоглож байсан юм шиг байгаа. Тэгэн гот охин нь болохоор би тэгвэл ийм супер хүчтэй боллоо гэж хэлсэн чинь зохиогч маань бол ерөөсөө санаж чадаагүй. Би энэ хэдийгээр охиныхаа хажууд байсан боловч анхаарлын утсан дээр ингэ байжсэн. Тэгээ буцаагаад охин аваа харин та ямар супер хүчтэй болмоор үнийг асуухад гэсэн чинь намын зохиогч маань ерөөсөө утаснаас ерөөсөө салж чадахгүй. Утсан дээрх тэр юм а хийгээд тэр үед бол нилээн гимшижсэн талаар бол ярьж эхэлдэг. Одоо бодохоор яг утсан дээр ямар ажил хийж яснаа бол санахгүй байгаа. Гэхдээ охиноо гомдоосноо бол айгүй их санаад байгаа. Гэхдээ та бүх ингэ бодоод үзэх юм бол яг ийм үйл явдал бидний амьдралд айгүйх болдог ч те. Яг ингээд нэг юм хийгээ явж исэн чинь би маань яг тэр газар байгаад байдаг. Яг тэр үдлийг хийх гээд байдаг. Бидний сэтгэл санаа маань бидний анхаарал маань шал өөр юм хийгээ явж байдаг те. Яг ийм тохиолдол бол бидний амьдралд хэдэн 100-аараа хэдэн мянгаараа тохиолддог ч те. Ямар нэг юмс дараад уцаа орлох ч юм уу. Тэгээ байж ахнаа биднэрт маш тухтай юм шиг байгаа. Гэтэл нөгөө талаас нь ингээ хараад үзэхээр бидний тэр амьдрч чадах байсан тэр цаг хугацааг эдэж зохиогчийн маань жишээнээр бол зохиогч маань тэр охинтойгоо өнгөрүүлэх гайхалтай үнэт цагийг нь тэр зохиогч маань өөрөө биш утас нь идэлээд байсан байна. Энэ бичлэгийг үзгээд орж ирсэн та бүхэн маань ч гэсэндээ өөрийнхөө амьдралыг ямарваа нэгэн төхөөрөмжтэй, ямарваа нэгэн өөр анхаарлагч сарниулагч өөрөө эдлэхийг хүссэн учраас энэ бичлэгийг үзгээр орж ирсэн байх гэж бодож байна. Тийм ч бас бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Бидний хийдэг үйлдэлүүдийг хоёр болж байна. Traction болон distraction гэж. Бидний зорилго руу татаж байгаа тэр үйлдэлүүдийг хэдүүлээ traction гэж бодож байна. Хичээлээ хийдэгсэн жөө, хэл сурдагсан жөө, эсвэл компани бизнесээ эхлүүлдэгсэн жөө те тэр үйлчлүүд манлаад ирэхээр traction гэдэг ангилал багтана. Distraction гэдэг манлаад ирэхээр харин эсрэгээрээ анхаарал сарниулагч буюу бидний тэр зорилгоос биднийг холдуулж байдаг үйлчлүүд зөө орлдог байна те байн мэйлэр шалгадаг байна те тэр үйлчлүүд манлаад ирэхээр distraction гэдэг энэ ангилал авч байгаа. Тэгвэл энэ хоёр үйлчлийг хоёулын нь хийхэд өдөөдөг хүчин зүйлийг бид хоёр бас ангилж болж байгаа. Нэг нь болохоор дотоод өдөгч болоод нэг нь болохоор гадаад. Бид нэр ихэвчлэн гадаад өдөгч айгүйх төлөрдөг ч те. Утас намайг ингэж дараалаад байна. Надад мэйл ирээд би ингэж дарчлаа. Эсвэл хажуунаас хүн орж ирээд намайг ингэж даруулчлаа гэх мэтчлэн бид нар гадаад өдөгч рүү их анхаардаг болол дотоод тэр өдөгчийг төдийлөн оошоодаг байна. Гэтэл бидний энэ анхаарал төвлөрөл анхаарал гэдэг зүйл хамгийн чухал зүйл бол бидний дотоод өдөгч буюу таагүй мэдрэмжээр сэтгэх тэр хүсэл байдаг. Таагүй мэдрэмжүүд хэдүүлээ ямар мэдрэмжүүдийг оруулах вэ гэхээр
буйдахаар байж болно. Буйдахаар гэдэг бодол хүний төрөлхийн зам, тэ шин зүйлийг хүсэх, судалцах, сониучрах тэр хүслийг хэлж байгаа юм. Сөрөг хандлага байж болно, тэ. Сайн зүйлээс илүү хүмүүс муу зүйлд илүү төвлөрдгөө гэдэг. Дээрээс нь нэрийн юмыг ургуулж бодох тэр хандлага. Сөрөг явдлуудыг байнга ингэж ургуулж бодоод байдаг. Дээрээс нь бидний тэр дутаа байдалд хурдан тасдаг байдал. Тэгвэл энэ бүх мэдрэмжүүдийн шийдэл нь бол тэмцэх биш, удирдах. Хамгийн эхлээд бид нэр таагүй мэдрэмжийг ажиглана. Яг ямар мэдрэмж төрөөд байна те бид нар яг тэр мэдрэмжтэйг ерөөсө тэмцэхгүй байх нь те яг ямар мэдрэмж төрөөд байгааг ажиглана. Одоо жишээлбэл би YouTube-ийг хийх гэжсэн гинт утсан дээр notification ирээ би утсаа байрч авч байгаа явдал маань утас намайгтаад байгаа биш. Би YouTube-ийг хиймээргүйснэдэд байгаа болохоор тэр хэрвээ би бүтлгүүцчүүл яах вэ гэдэг тийм мэдрэмж төрөөд байгаа учраас би утсаа байрч аваад байгаа маа гэдэг тэр мэдрэмжийг эхлээд таних. Яг надад ямар мэдрэмжийн үднэс энэ зүйлийг хийхгүй байгаа юм бэ? Бид нэр ерөөсөө айгуу дуртай зүйлээ бүр хэдэн цагаар хамаагүй хийхэд бэлэн байдаг ч тийм. Жишээлбэл YouTube-ийнхаа эдитийг хийгээд суухад хэдэн 10 цагаар суусан ч гэсэндээ цаг айгуу хурдан өнгөрчихсөн юм шиг санагддаг. Тийм учраас хүн болол айгуу тийм дуртай зүйлээ болол огт затаарахгүйгээр бол хийгээд байдаг. Гэтэл дургуй зүйлээ хийх болоод ирэхээр яг хийх ёстой зүйлүүдээ болоод ирэхээр яг хиймээргүй байгаа. Цаанаас нь ямар нэгэн мэдрэмж төрөөд байгаа. Жишээлбэл түрүүний миний хэлсэн их би жишээ шиг тийм. Тэр мэдрэмж байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн юм хийх гээд яг стартах гээд ирэнгүүт бид нар яг ямар мэдрэмж төрөөд байгаа тэрийг эхлээд шошглоно гэсэн үг. Яаж шошглох вэ гэхээр хажуудаа нэг тэмдэглэлийн цэцэртэй байвал зүгээр цаасан дээр мэдрэмжээ бичээд наачна гэсэн үг. Надад яг ийм мэдрэмж төрөөд ирэх шүү гэх тэрийг ямар ч чихний хэлшиг шошглоно. За мэдрэмжээ бариад авчлаа. Дараа нь бид нар юу хийх вэ гэхээр нөгөө мэдрэмжээ сониучрах нь яг яагаад надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм бэ те? Түрүү надад хэлсэн шиг би ингээд айгаад надад хиймээргүй байгаа ийм мэдрэмж төрөөд байгаа юм гэдэг яг тэрэн шиг өөрийнхөө мэдрэмжээ сониучрах нь би яг хичээлээ хийгээ тэгэнгүүт би яг яагаад ингэ хиймээргүй санагдаад байгаа юм бол би ядраад байгаа юм болов уу? Би айгаад байгаа юм болов уу? Би ойлгохгүй байгаа юм болов уу? Тэр бүх зүйлүүдээ судалж эхэлнэ. Тэгээд яг энэ мэдрэмж төрөнгүүд яг нөгөө шилжилтийн мөч хийж байгаа штэ яг нөгөө нэг бид нарыг сарниулах гээд байгаа тэр зүйлээ барьж авч байгаа тэр мөтөө яг тэр мөчөөс бүгдээрээ өөрөөсөө одоо хамгаалах хэрэгтэй. Яаж хамгаалах вэ гэхээр зохиолч бидэнд 10 минутын дүрм гэдэг дүрмийг танилцуулсан байгаа. Би бас өнөөдрчлэгүүдээр хальт дурдж байсан юм аа. За 10 минутын дүрм маань яадаг дүрм бэ гэхээр хэрвээ өөрийнхөө ямар нэгэн даруулах зүйл гараад ирэх юм бол жишээлбэл би нэрээ мэйлээ шлах хэрэгтэй штэ гэж бодох юм бол эсвэл гинэт би нэрээ найз руугаа залгах хэрэгтэй гэрийн нэрүүгээ ярих хэрэгтэй штэ энэ гэсэн тийм бодол төрөх юм бол за 10 минутын дараа хийчихье гэж бод. Ихэнх тохиолдолд 10 минутын дараа нөгөө зүйлээ хүн хийхийг хүсдэггүй. Тэгэхээр бид нар ямар ч тач эхлээд мэдрэмжээ судлах нь байна. Яагаад надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм бэ те? Би айгаад ингэж байгаа юм уу? Яагаад ингэж байгаа юм гэдэг тийм мэдрэмжээ судлана. Хоёрт бүгдээрээ яах вэ гэхээр 10 минутын дараа хийчихье гэж тэгж бодно. Энэ их амьдралд гарч ирж байгаа старуулагчийн донд бид нар амьдралд яг юу чухал вэ? Юуны араас явж байгаа вэ гэдгийг айгу мартчихдаг шүү дээ. Жишээлбэл нэг хүн маркетингийн ажилтай байлаа гэхэд хажуунаас нь заавал имэйл бичих хэрэгтэй болдог, хурал цух хэрэгтэй болдог, маш олон дуудлагууд хийх хэрэгтэй болдог. Энэ бүх ажлууд манлаад ирэхээр тэр хүний гол зорилго буюу яаж сайн маркетингийн сан санаачлал бий болох вэ гэдэг энэ хүний гол зорилгоос холдуулж ирдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж гол зорилго буюу амьдралынхаа жанжин шугамыг алдахгүйгээр явах вэ гэхээр time boxing гэдэг арга байдаг. За time boxing гэдэг арга маань time blocking гэдэг аргаас юугаар ялгаатай вэ гэхээр time blocking гэх юм бол бид ингээ бүх цагуудаа ингээ нэг блок нарлаад энийг хийхстэй тэрийг хийхстэй гэдэг ингээ шахдаг штэ тий. Гэтэл бид нар тэр time blocking гэдэг арга хэрэггүй юмнуудад зориулаад авах юм бол жишээлбэл би 2 цаг бичлэгээ бэлдэх байжгаад 1 цаг имэйлд хариулна гэх юм бол миний цагийн хуваарлалтын 30% имэйлд хариу бичих гэдэг зүйл эзэлж байгаа гэсэн. Ингээ бодохоор миний яг хиймээр байгаа зүйл маань үнэхээр имэйлд хариу бичих хүн билүү? Би энэ имэйлд хариу бичих гэдэг зүйлийг автоматжуулаад энэ 3 цагийнхаа 2 цаг 30 минутыг нь хичээлээ хийхэд зориулж болох уу гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр бид нар time blocking хийхээс өмнө time boxing гэдэг зүйлийг хэрэгтэй. Амьдралаа нийт 3 бүсэд хуваана. За хамгийн эхний бүс маань болохоор би гэдэг бүс. Би гэдэг нь болохоор зөвхөн өөдөө зориулсан амралт, унтах, хөгжих. Дараа нь болохоор харилцаа гэдэг бүс байгаа. Тэр маань болохоор гэр бүлэж болно, найз нөхөд ээж болно тий. За 3 дахь бүс маань л ирэхээр ажил гэдэг бүс. Яг энэ ажил маань хамгийн гол жанжин шугам маань юу юм бэ? Би яар сайн сан санаачлаг гарах уу гэдэг тэр зүйлээ төлөвлөрнө гэсэн. Үүний дараагаар бид нэр time blocking буюу цагуудаа блоклж эхэлнэ гэсэн. Яг энэ жанжин шугамынхаа дагуу би яг өөрийнхөө төлөө, яг өөрийнхөө хөгжихийн төлөө яг энэ үйлчлэгийг би энд хийнэ гэдэг тэр листэд одоо гаргаж ирнэ гэсэн. Ингэж бид нар өөрсдийнхөө time blocking хийх юм бол яг нөгөө нэг жанжин шугамаас хазаахгүй те жоохон хазаах гээд ирэх юм бол яг хэрэггүй үйлчлэлээр миний time blocking дүүрэх гээд ирэх юм бол бид нар ажиглаж чадна гэсэн. Үргэлжлүүлээ түрүүний ярьсанчлан бид нарын external triggers буюу гадаад өдөөгчд гэдэг зүйлүүд байгаа шүү дээ. Энэ гадаад өдөөгчдөөс бид нар өөрсдийгөө хамгаалах хамгийн эхний алхам бол notification онтрах. Notification гэдэг бол бид нарыг намайг хараарай, намайг тэгэрэй гэж байнга анхаарлын маань ингэж татгаж хичээж байдаг зүйлүүд гэж ойлгож болох нь. Ямар notification би асаалтаа байлгах юм те. Жишээлбэл ойр дотныхаа хүмүүсээс ирж байгаа дуудлага ч юм уу те. Эднэр бол яаралтай байж магадгүй. Тэгэхээр би
Энэ дуудлагуудыг нэгэд бусдыг нь бүгдийг нь хаачих. Тэгээд би яг Facebook руу орохыг хүсвэл би Facebook орно. Тэрнээс Facebook дээр ямар нэгэн мэдээлэлээрээ тэр хүнний зүрхэн дээр лайк дарчихсан байх шүү гэд намайг дэгэт гээд орж ирэнгүүт нь би тэр дэгэнд нь орохгүй. Зөвхөн би Facebook руу ормоор байгаа үед би Facebook орно. Instagram руу ормоор байгаа үед би Instagram орно гэдэг тэр шийдвэрийг гаргаж яг тэр нөхцөл байдлыг гартаа авах байгаа юм. Ажлын орон зайд ч гэсэндээ бид нар стикер байж болно. Тэгээ надад бити садлаарай би төлрөөд юм хийж шүү гэдэг тийм стикертэй байж болно. Дараа нь бүгдээ юу хийх вэ гэхээр өөрийгөө урьдчилсан сэргийлэх гэрээ хийн. За би уцаа оролт юм чи яг энэ үйлдэлийг хийхдээ би уцаа машинд орхич. Яг энэ үйлдэлийг хийхдээ би уцаа цүнхэндээ орхич. Гэх мэтчлэн өөрийгөө бол урьдчилсан сэргийлнэ гэсэн. Мэдээж бид нар насаараа тийм байхгүй шүү дээ. Эхэндээ ингэж өөрсдөө хүчээр холдуулж байгаа ч гэсэндээ цаг хугацааны ирэхээр бид нар тасаад ирэхээр за хажуудаа тавьсан ч гэсэндээ дарахгүй байх тийм хүн болж хувирна гэсэн. Хоёрд нь бид нар яаж болох вэ гэхээр мөнгө тавьж болно. Жишээл би чамд ингэ 100 мянган төгрөг өгч. Би яг энэ ажлыг энэ цагт ингэ дуусгахгүй байх юм бол чи минь 100 мянган төгрөгийг аваарай. Хэрвээ дуусчих юм бол миний 100 мянган төгрөгийг буцаагаад өгөөрэй гэдэг ч юм уу. Өхөн яг энэ өөрөө ямар нэгэн эрсдэл гаргах, алдах яг тийм нөхцөл байдал дээр ирчихээрээ айгуу тийм хичээж ажиллаж байгаа. Тийм учраас тэгж бас болно. Гурав дахь зүйл нь болохоор өөрийгөө тодорхойлох. Би ямар нэгэн юмд стардаг хүн гэдэг энэ тодорхойлолт авч хаяад I am indestructible person. Би босдаар болох боломжгүй хүн гэж өөрийгөө тодорхойлно гэсэн. Би бол төвлөрдөг хүн. Би одоо энэ стардаг хүн биш. Би юмыг урт хугацаагаар зурж хийдэг хүн гэх мэтчлэн тийм тодорхойлтыг бол өөртөө өгнө гэдэг нь болохоор бас нэг зүйлгээ болж ирж байгаа юм. Бүгдийн дүгнээд ярих юм бол анхаарал сарнил гэдэг бол бидний дотроос эхэлдэг. Альва компаниудад бол өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг биднэрт хэрэглүүлэхийн тулд бол янз бүрийн стратеги тактик хэрэглэж болно. Тэр урхинд нь орно гэдэг шийдвэрийг бид нар гаргаж ирдэг гэдэг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ бид нар хүүхдэл биш бол тийм 12 наснаас доош бол бид нар бол ялцчихгүй. Эцэг их бол харж хандах шаардлагатай. Тэгвэл бид нар тухайн хэмжээнд том болчихсон төлөвлөсөн хүн байх юм бол энэ бүх шийдвэрүүдийг бид нар өөрсдөө гаргадаг гэдэг дээр хариуцлагыг хүлээх хэрэгтэй. 21-р зууны хамгийн супер хүчтэй хүн бол өөрийнхөө анхаарлын эзэн байж чаддаг хүн. Тийм учраас бид нар энэ талааныг өөрсдийнхөө анхаарал дээр төвлөр, өөрсдийнхөө анхаарлыг эргүүлж